чиндэж зөвлөшгүй ариун нэр зүрхэнд минь би хиндэж нэгээгүй сэтгэл дунд минь би хизээч хиндэж өрөхгүй хизээч хиндэж өргөхгүй нандин үсэл бэл минь би хиндээс чаваагүй хайрамдэл минь би Тиймээс би уучлаарай Тиймээс би уучлаарай Нэрийгтэй магтий мөнхи мөнхөө Би дуулъя аллилуйя Би магтий хосана Миний бүх зүйл зөвхөн таны Өдөр өчтсөн хизээч хиндэж зөвлөшгүй ариун нэр зүрхэнд минь би хиндэж нэгээгүй сэтгэл дунд минь би Амен хизээч хиндэж өргөхгүй нандин үсэл бэл минь би хиндээс чаваагүй хайрамдэл минь би Амен Тиймээс би уучлаарай Тиймээс би уучлаарай Нэрийгтэй магтий мөнхи мөнхөө Би дуулъя аллилуйя Би магтий
очицгүй миний цайз хорогдох байр тантай би хамт итгэмжид үрдör шигч үргэлж тантай хамт миний цайз хорогдох байр тантай би хамт итгэмжид үрдör шигч үргэлж тантай дайсны өмнө ирцгээе. Та бидний өөрчлөөч. Та бидний чулуун зүрх сэтгэлийг яг одоо махан зүрх сэтгэл болгож өгөөч. Та яг одоо эзнээс ойр мэд хол мэд санагдж байгаа бол яг одоо эзэн танд хэлж байна. Битгий санаа зов. Би аль хэдийн чиний тэр гмийг уурчилсан. Би аль хэдийн чиний тэр гмийн төлөө загалмай дээр нас урсан. Тэгээ дахин амьдсан. Тиймээс яг одоо над дээр ир. Бүү дайсны үгийг сонс. Би чамайг зөвхт итгэмжид гэж харж байгаа. Чи өөрийгөө тэгж хар гэж яг одоо танд хэлж байна. Би чиний бүх гмийг уучлсан. Тиймээс хамтдаа эзний өмнө очицгоё. Ихэцэн тамин асмит санагдна. Сэтгэл минь хэдий алдрагүйч тантайгаа ярих надад хүндхэн байх ёо. Иесус та бидэнд өртөж тэнда өрийгөө илчлэн хэлэхээ мэдэхгүйч гэвч зүрх сэтгэлдээ цорын ганц нэндээ хүсэлмээр таны хүнлэг зүрхний угаас өвчин шалалтай чих үедээ таны хүнлэг зүрхний угаас үнэн үгийг тань бишрээ тань руу гараа өргөө таны хүнлэг Иесус өдрөц дашцсан.
Халелуя тийм ээ их эзэн минь ээ. Өнөөдөр ч гэсэн эзэн та өөрийн нэгүслийн ширээрөө биднийг дуудаж, амьд үгээ бидэнд айлтаж, биднийг ивэж нэгүүлсэж байгаад баярлалаа. Эзэн минь бүх зүрхээрээ, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа таныг хайрлаж, үннээрээ, сүнсээрээ мөрөгөхөд биднийг удирдаарай. Хамтын дуэ цуглааны 11 цагийн мөрөглийг танд даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн дадрыг өргөё. Итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. Би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит Бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин намилсан. Тэгээд мөнхийн ус руу одож төгсчөөд Бурхан эцгийнхээ баруун гарт заларсан.
Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганцхүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралд олон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Энэ бол бидний итгэл юм аа. Амен. Бүгдээ сууцгаана уу? Амен. Бүгдээ хамтдаа хажуудлын үүндээ хэлье та. Бурхан танд маш их хайртай. Өнөөдөр ч гэсэн түүний хайр таны дээр дүүрэн байгаа шүү. Амен. Бүгдээ хамтдаа эзэн минь миний эзэн хамтдаа магтангаа өргөлийн цагийг гаргацгаая. Баяртайгаар, талархалтайгаар бэлтгэсэн өргөлөө эзэнд өргөё. Амен эзэн минь. Бид танд хайртай хэмээн бид дуулж байгаач. Бидний үнэн зүрх сэтгэл ямар гэдгийг зөвхөн таал мэднэ эзэн минь. Эзэн бидний танд хайртай гэж хэлж байгаа энэ үчил жинхэнэ байгаасаа гисэндээ эзэн бид өнөөдөр эдгээр өргөлүүдийг таньда өргөж байна. Эсний өдөр 11 илгээлт, талархал, барилгын онцгой, амлалтын өргөл ба хүүхдийн чуулганы өргөлүүдийг өргөж байна. Өөртөө таалан сойрхон хүлээж аваач. Таны алдар ба таны зорилгын дагуу зүй зохистой хэрэглэхэд биднийг удирдаач. Бидний гарын нөөцийг өрөөж 30, 60, 100 дахин нэмэгдүүлж, аливаа сайн үйл бүрийн төлөө юм бүхэнд элбэг дүүрэн байх ивэлийг бидэнд өгөөч. Тандаа бүх алдрыг өргөн тандаа талархаж, хамтын той чуулганы итгэгчдийн өргөлийг өрөөж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.
Халелуя. Амен. Бидний эзэн бол сайн бурхан юм. Амен. Алдаршвал зохистой амьд эзэн юм аа. Амен. Найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөөд онлоотор ахлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө. Амен. Бүгдээрээ найрал дууны багта баяр хүргэе. Амен. Ариун сүнсээр дөрвөл амийн ус ундарч амьдралыг тэтгэнэ. За хамтдаа залбирцгаая. Бүхий л зүрхээрээ би эзэн талархах болно. Бүх гайвшгийг тань би тунхаглана. Би баярлаж танд баясан хамгийн дээд нэгэн таны нэрд магтаалыг би дуулнаа. Оо халелуя их эзэн минь. Бид ийм зүрх сэтгэлээр танд талархаж, танд баясан баярлаж, таныг магтан алдаршуулахаар таны өргөөнд таны оршихуйн өмнө ирээд байна. Та таалан хүлээн авах болтугай эзэн. Тийм эзэн таны хайртай цуглааны итгэлийн анхан дүүсгээ залбирлыг таны үнэхээр ариун орших руу ойртож байна. Та биднийг хүлээн авах болтугай эзэн минь. Танаас өөр бурхан энэ оршилын ертөнцид байхгүй лээ. Та бол цор ганц амьд үнэн бурхан билээ эзэн. Бид таны өмнө гимшиж байна эзэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх хийл гим нүглүүдээ санаатай болон санаандгүй үйлдэлээр оюун бодлоор хийсэн бүх хийл гим нүглээ таны өмнө дэлгэн тавьж байна. Эзэн таны бидний төлөө урсан тэр ариун гим зэмгүй цусаар бидний гим нүгэл уучлагдсан бид цагаатсан билээ эзэн. Таны тайвшрал, таны уучлал, хайр биднийг дүүргэж байгаагийн төлөө эзэн. Танд талархлыг өргөе аваа. Бурхан аав минь ээ, таны өмнө хайртай Монгол орн, хайртай ард түмэн ахан дүүсээ таны нэрээр би өрөөж аваа. Бидний ахан дүүсийн гим нүглийг уучлаач. Жинхэнэ бурхнаа таньж мэдэхгүй химэл шүтэнүүдийг шүтэн тэдэнд мөргөж байгаа. Тэдний гим нүглийг эзэн өрөвдөө өршөөгөөч. Тэр гим нүглээр дамжин боолчлоос та чөлөөлж өгөх болтугай аваа. Тэдний сүнсийн нүд чихийг та нээж өгөөрэй. Цоргаан цаймд үнэн болсон эзэн бурхан руу эргэж чадагтан та туслах болтугай эзэн минь ээ. Хайртай эзэн минь, өнөөдөр их оронд минь төр засгийн хямрал нүүрлээд байна эзэн. Тийм ээ эзэн.
одоо шинээр байгуулагдах засгийн газрын дээр эзэн таны мотор бай гэжээ. Засгийн газар эзэн үнэхээр танд их эзэн минь үнэхээр итгэдэг тийм олон хүмүүсээр бүрдэх болтугай эзэн. Үнэн шудраг их орон ард түмнээ гэсэн зүр сэтгэлдээ нэг та тэр газар илгээж өгөөч бурхан аваа. Бурхан аав минь ард түмнээ таны нэрээр өрөөж байна. Энэ ард түмэн танаар чөлөөлөгдсөн, танаар өрөөгдсөн ард түмэн болох болтугай эзэн. Хайртай эзэн минь таны хаанчлалын газар энэ ард түмний дээр хаанчлахын төлөө зогсож буй, үйлчилж буй Монголын Христийн бий болсон, Монголын Евангелийн эвсэл, Монголын пастор агш нарын холбоо болон бүхий сүм цуглаан тэнд үйлчилж байгаа ахын дүүсээ эзэн таны нэрээр өрөөж, таны хүч чадал эрх мэдэл тэдний нэр дээр дүүрэн байх болтугай аваа. Та ариун сүнсээр дүүргэн удирдах, хэрэгцээтэй бүхий л зүйлээр та хангах болтугай эзэн минь ээ. Бурхан аав минь хайртай хамтын дүү цуглаана таны нэрээр өрөөж байна. Энэ чуулган бол таны чуулган. Жинхэнэ хончин нь та билээ. Энэ газар таны ариусны оршихуй бэлхэм дүүрэн байх болтугай. Бид таны хаанчлалын төлөө чадан ядан зүтгэж байна эзэн. Бид төлөвлөж байгаач та бидний алхаа ишгээ чиглүүлэх үлээ эзэн. Та бидний хүч чадал болооч эзэн. Та бидний үнэхээр эрх мэдэл болооч аваа. Энэ зун хийхээр төлөвлөж байгаа бүхий л үйлчлэлний гүрийн дээр эзэн таны ариусны оршихуй бэлхэм дүүрэн байх болтугай. Үйлчлэлний гүрээр дамжуулан зөвхөн таал алдрыг авах болтугай эзэн минь ээ. Эзэн маргааш онцгой маргааш явах илгээлтийн багийг эзэн таны нэр дээр би өрөөж байна аваа. Тэр багийн дээр таны нэгүсэл хүч чадал дүүрэн байх болтугай. Нэг сүнс, нэг баптизм, нэг итгэл, нэг сүнс, нэг хайр дор, нэгэн санаагаар үйлчил зөвхөн тэр үйлчлэлээр дамжуул эзэн та алдрыг авах болтугай эзэн минь ээ. Илгээлтэнд явж байгаа бүхий л хүн нөгөрийн дээр эзэн таны хамгаалалт байж өдөр нь та үүлэн багнаар шөнө нь та галан багнаар сахин хамгаалах болтугай. Өнөхөр эзэн эхлэх цагаас эхлээ дуусах цаг хүртэл эзэн таны ариусны орчхуу бэлхэм дүүрэн байж хүн нөгөр эзэн таны дотор таны хайрын дотор байх болтугай аваа. Бурхан аав минь хамт үедээ чуулганы балчирны лагсаас өтгөс буурлууд хүртэл бүхий л ахан дүүс эзэн таны нэрээр өрөөж аваа. Тэд өрөөгдсөн, аврагдсан, чөлөөлөгдсөн, идэрсэн болохыг эзэн таны нэрээр би тунхаглаж байна аваа. Харин намайг хайрлаж, миний тушаалыг сахигчдад мянган үед нь хайр инэрлээ үзүүлдэг гэсэн таны амьд үгийг барин залбирч байна. Та хамтын туяачдын дээр хайр инэрлээ үзүүлэх болтугай эзэн. Бидний дүү цуглаан болсон дэлхийн давс цуглаан тэнд үйлчилж байгаа Батмандах пастор Эдэн Чимэг ахлагч Сеулд хамтын дууяа чуулган тэнд үйлчилж буй Банзарагч ахлагч Чом пастор Хуан багш нарын дээр эзэн таны ивэл өрөөл ариун сүнсний өдөрдөмж бэлхэм дүүрэн байх болтугай. Бид итгэлтэйгээр санаа нэгдэн залбирч байна. Бид итгэлийн өрөөлийг танаас хүсэж байна. Итгэлгүйгээр таалагдана гэж боломжгүй. Тиймээс итгэлэн сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн таны амьд үгийг барин залбирч байна. Одоо таны гайхамшигтай амьд үг энэ газар тунхаглагдах болно эзэн. Үг дамжуулах их шаргал таны хайртай охин их шаргал пастрын дээр таны хүчит тослогоо байж үнэхээр ам нэгдэхэд ариун сүнс та ажиллаа хийж энэ газар дүүрэн байж сонсож байгаа хүн нөгөрийн дээр эзэн таны ухаарл, гимшил, чөлөөлөл, тайвшрал, эдгэрэл мөн итгэл найдвар дүүрэн байх болтугай хэмээн. Энэ цагийг таны мотор даатгаж бүхий л залбирал гуйлтай таны хүчит мотор даатган бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За баярлалаа. Бүгд хамтдаа өнөөдөр боолоос хүүрөө гэсэн сэдвээр эзний үгийг харъя. Галаат номны 4-ийн 1-7 дугаар Библи байна. За би эндээс дуудаад өгье. Та бүхэн маань яг дагуулад яг төвлөрөөд хараад яваарай. Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг. Харин тэрээр эцгийнхээ урдчлан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна. Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гихчийн боолчлолд байсан. Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүг бурхан илгээсэн юм. Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээх юм. Та нар бол хөвгүүд нь мөн тул бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр сүнс Аба, Аава гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш харин хүүн юм. Хэрв хүүн юм бол бурханаар дамжин өв залгамжлагч нь бас мөн. Амен. Амен. Аливаа зүйлд хандлага буюу уур амьсгал хамгийн чухал гэж үзэж байна. Бидний сайн мэддэг Джон Максвелл гэдэг алдартай илтгэгч, тийм ээ, амьдралын тусгалжуулагч, пастор хүн байдаг.
энэ хүний бичсэн хандлагын хүч номон дээр юу гэж хэлсэн гэхээр хандлага таны амжилтыг тодорхойлно. Өөрөлдөх юм бол хандлага тэнцүү амжилт. Та альва зүйлд сайн хандлагаар байвал тэр хэрээр та сайн амжилтыг олно. Та альва зүйлд муугаар хандаж таны хандлага муу байвал тэр хэрээр та амжилтгүй байна гэсэн санаа. Амен. Тийм учраас бид нар хандлага гэж юу вэ гэдгийг бодож хандлагаа өөрчлөх ёстой. Хандлага гэдэг бол биднээс ялгардаг мэдрэмж. Бусад хүн надаас юуг мэдэрч байгаа вэ гэдг нь миний хандлага. Чуулганы хувьд бол уур амьсгал, альва байгууллага гэр орны хувьд бол энэ нь уур амьсгал. Танаа гэр, танаа чуулган, танаа компани, танаа албан газар, танаа хамт олноос өөр бусад 3 дахь хүн ямар зүйлийг мэдэрч байгаа вэ гэдг нь уур амьсгал буюу энэ уур амьсгал нь тэнд байгаа хүмүүсийн хандлагаас өсдөг. Амен. Тийм учраас бид хандлага сайтай байвал амжилттай амьдрна гэж Джон Максвелл хэлсэн байгаа. Бид хандлагаа өөрчлөхийн тулд нэгдүгээрт нь бид өөрийгөө ажиглах хэрэгтэй. Ихэвчлэн би юу н ямар хуу зантаа, ямар хуу сэтгэл мэдрэмжтэй амьдраад байна вэ? Ихэнхдээ л уур хүрээл, ихэнхдээ л бүтлгүй санагдал, ихэнхдээ л гунигтай байгаа давл би ямар хандлагатай хүн байх нь вэ? Сөрөг хандлагатай хүн байна. Тийм ээ? Тийм учраас бид өөрсдийгөө ажиглан, өөрсдийгөө мэдэх нь хандлагаа өөрчлөхийн нэгдүгээр алхам. Хоёрдугаарт бид аль болох эргэн тойрондоо эерэг хүмүүсийг олон байлгах буюу эерэг хүмүүстэй ойрхон байхыг хичээх ёстой. Ягаад гэвэл хандлага нь халдварладаг. Хандлага халдварладаг байхгүй. Гуравдугаарт бид өдөр болгоно өөртөө юу гэж хэлэх ёстой вэ? Би өнөөдөр ч хандлагаа сонгоно. Хандлага бол миний эрх мэдэл. Би сонгож болно. Нөхцөл байдал, сэтгэлийн шарах, уур амьсгал, хэн нэгний үг бидний хандлагыг хувиргах эрхгүй байхгүй. Хэдий тийм байсан ч өнөөдөр ямар хандлагаар амьдрахаа би өөрөө сонгох боломжтой. Амен. Тийм учраас бид нар хандлагаа өөрчлөхийн тулд энэ 3 шатыг мэдсэн байх ёстой бөгөөд өнөөдрийн үгээр дамжуулна. Бид итгэл дотор ямар хандлагатай байх ёстой вэ гэдгээ тодруулна, сэрүүлэхийг хүсэж байгаамаа. Амен. За, өнөөдөр ямар өдөр вэ? Бүгдээ загалмааны маань зүйлт өнгө солигдсон байна. Ямар өнгөтэй болсон байна вэ? Ногоон. Ногоон гэдэг бол ямар өнгө вэ? Амийн өнгө. Одоо хавар болоод, зум болоод бүх газар дэлхий гайхалтай ногоон, шинэхэн ногоон өнгөөр тийм ээ одоо гэрэлтэж байна. Тэрэн шиг ариун сүнс гэдэг бол ам бөгөөд ариун сүнсний яасан өдөр байх нь өнөөдөр ирсэн өдөр. Амен. Амьсан баяраас хойш 50 хоног өнгөрөөд Пентакост буюу ариун сүнсний өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна. Амен. Тийм учраас өнөөдөр бол хамгийн гайхалтай өдөр. Ягаад гэвэл өнөөдөр нь чуулганы төрсөн өдөр. Ариун сүнс ирснээр энэ ертөнцид Христийн чуулган гэдэг онцгой нэгэн байгууллал бий болсон байгаа. Мэдээж тийм ээ түүнээс өмнө одоо Иерусалимийн сүм, синагог гэсэн нэн эртний одоо чуулганы бүдэг хэлбэрүүд байсан ч гэсэн ариун сүнс Пентакостын өдөр ирснээр Маркийн дээвэр өрөөнд байгаа 120 хүн нь анхны чуулган болсон байгаа. Тийм учраас яг үнэндээ өнөө цагийн чуулганы амьдралаар, итгэлийн амьдралаар амьдарч байгаа бидний хувьд бол бүх үйл явдлаас илүү чухал үйл явдал бол өнөөдрийн буюу ариун сүнс ирсэн энэ эзний өдөр байгаамаа. Амен уу? Амен. Тийм учраас загалмай маань гайхалтай ногоон тийм ээ ороолтоор өөрийгөө гойсон байна. Угтагч нар маань түүнийг дагаад бүгдээрээ ногоон пижакаар чигдэрсэн байгааг та нар харж байгаа хаа. Амен. Энэ бол хамтын твэ цуглааны бас нэгэн уур амьсгал хандлага юм аа. Бид яаж хандж байгаа вэ? Итгэлтэй гэдгийг бид нар энэ одоо чимэглэлүүдээрээ дамжуулан илэрхийлж байгаамаа. Амен. За тэгвэл өнөөдөр Галаат ном биднээс асууж байгаа. Чи хуулиар амьдрдаг уу? Ариун сүнсээр амьдрдаг уу? Мэдээж бид нар бүгд ариун сүнсээр гэж хариулах байх. Тийм ээ? За тэгвэл бид нар ариун сүнсээр эхлээд ариун сүнсээр дуусах ёстой юу? Эсвэл хуулиар эхлээд ариун сүнсээр дуусах ёстой юу? Бид хууль ба ариун сүнс хоёрыг яаж ойлгох ёстой юм болоо? Гэдэг энэ зүйл бидний хандлаганд хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Өнөөдрийн Библийн өмнөх хэсэг буюу Галаат номны 24-өөс 26 дээр ингэж хэлсэн байна. Би эндээс дуудаад өгье. Иймд эдүүгээ бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд хууль биднийг
Христ рүү хандуулах зааварчлагч болсон. Зааварчлагч болсон. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа болов. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурхны хөвгүүд болсон ажээ гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид нар хуулиар эхэлдэг гэсэн үг. Хууль бол бидний зааварчлагч. Бид нар хуулийг муухай, хуулиар амьдрах буруу гэдгийг ерөн сонссон. Нэгүсэл дор байх ёстой. Ариун сар өдөрдөл бид нар бол нэгүслийн дор байгаа юм чинь хуулиар бие биенээ шүүхэ болио гэж бид нар олонтоо ярьдаг. Гэвч яг үндэ начар дээрээ бидний жинхэнэ анхны багш бол хууль байгаа. Хууль бол бидний 1-р ангийн багш, цэцэрлэгийн багшаа гэсэн үг. Бид хуулийн зааварчлагыг дагаж явсаар байгаад нэгүсэл буюу Христ рүү орсноороо хүү болт юм а гэж өнөөдрийн тийм ээ бидний саяны унсан Галаат номны 3:24-өөс 26 дугаар ишлэл хэлж байгаа юм а. Амен уу? Амен. За тэгвэл өнөөдрийн Галаат 4:1-2 дээр залгуулад юу гэж хэлсэн бэ? Гэхдээ өв залгамжлагч нь бүгдийн эзэн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг. Харин тэрээр эцгийнхээ урдчлан тогтоосон өдрийн хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна. Гэж Паул үргэлжлүүлэн тайлбарлаж байгаа. Яг энэ хоёр ишлэл бол тухайн цагийн түүхэн нөхцөл байдлын тухай ярьж байгаа. Ямар нөхцөл байдлыг бол Ромын эзэнт гүрний үе буюу тухайн үеийн нийгмийн байгууллал нь боолын нийгэм байсан. Боолын нийгэмд тийм ээ боол бол насан туршийн боол. Эзэн бол насан туршийн үед амьдсан эзэн байдаг. Гэхдээ эзний хүүхэд байхдаа боолын асрамжинд дор буюу боол түүнийг зааварчилдаг байсан. Боол түүнд багшилдаг. Өөрөөр хэлбэл тухайн эзэнд хүүхэд хардаг боолууд байдаг гэсэн үг. Эзний итгэлийг олсон, эзэн найдаж болох ийм арай нэг гайгүй дажгүй боолуудтай хүүхдээ ингээд даалгадаг. Тэгээд тэр боол хүүхдийг нь дагуулна, зах руу явна. Юмны үнийн судалгааг, ялгааг ойлгуулна, 8-ны ухаанд сургана, тийм ээ? Ажил хөдөлмөр эхлэх морь малыг заана, адууны сургах, эмгэг сургах, унаг уях, гүү саах бүгднгийн боол тэр хүүхдэд зааснаар хожим тэр хүүхд яг эзэн болж хувирах замыг бэлтэж өгч байгаа. Тийм учраас хэлж байгаа тийм ээ. Хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөнч хүүхэд байхдаа боол шиг байдаг. Тийм учраас түүнд асрамжлагдсан, итгэмжлэгдсэн зааварлагч хэрэгтэй байдаг. Үүнийг нэгэд бидний амьдрал ч гэсэн итгэлийн амьдралын их үедээ бид нар Бурхны хүүхэд болцсон ч үнэндээ боолоос ялгаагүй амьдардаг учраас итгэлийн амьдралын их үед бидэрт юу хэрэгтэй байдаг вэ гэвэл цуглааны дүрм журам нөлөөтэй байдаг. Тийм учраас сүмдээ яв, эсний өдрөө сах, өргөл өрг, үйлчлэл дор, тийм ээ? Цай мэдээ тараа гих мэт заавруудыг бид нар авах хэрэгтэй байдаг байна. Энэ заавруудыг бид нар дагаад яваад энийг биелүүлж чадахгүй болохоор Бурхны өмнө гэмшээд ингэж явж байгаад нэг л өдөр эцгийн тогтоосон цаг болоход бид яадаг байх нь? Христтэй уулзснараа хүү болон хувирдаг байх нэ. Амен уу? Амен. Тийм учраас бид нар итгэлийн амьдралын ихэнх цаг үедээ тийм ээ бид нар үнэхээр хүүгээс боолоос ялгаагүй хүү байд юмаа гэдгээ бид ойлгох тусам яг үүндээ би хуулиар эхлээд ариун сүнсээр дуусах ёстой юм байна гэдгээ ойлгоно. Ариун сүнсээр эхлээд ариун сүнсээр дууснаа гэж бид нар бодвол тийм итгэлийн амьдрал нь агуулгахгүй амьдрал байдаг. Хоосон хөндөй лаац шиг. Бөөн сүнс ярьсан хүн, бөөн залбирсан, бөөн ариун сүнстэйглээ, сүнс инглээ гэсэн хүн яг начар дээрээ харахаар итгэлийн үүс гэдэг юм байхгүй. Эсний өдрөө таслан, залбиралдаа суухгүй, чимээгүй цаг гэж мэдэхгүй, эсийн бүлэг хамрагдахгүй, үйлчлэлд орох сонирхолгүй, зүгээр л нэг сүнсэл ярьсан хүн. Ийм хүн болвол яасан байх нь вэ? Хүү болоогүй 1-р ангид улираад байгаа хүн гэсэн үг. Цэцэрлэгтээ улираад суугаад байгаа итгэгчээ гэсэн үг байх нэ. Амен уу? Хүмүүсээ сүнсээр байсан ч сүнсээр эхэлдэг юм аа. Тийм учраас л эзний өдрийн мөргөл заал дүүрэн байх ёстой гэд хэлээд байгаа байхгүй юу? Хагас нь хайчив.
Хоосон суудлын эзэд хаашаа явчих вэ? Улраад бүр ертөнцөөс хашаанаасаа гараа яваад хашаанд хонь байснаа хашааны гадна байгаа хоньд төлөө хувираад чоны хоол болох гээд явж байгаа одоо улиргсад гэж хэлж болно гэсэн үг. Тийм ээ? Тийм учраас юу гэсэн үг вэ? Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан гэдэг Иохан номны 3:16 бид нар бүгдээрээ мэдж байгаа. Бурхан ертөнцийг бүхэн тайртай болохоор бүхэн угаасаа төрөхтэй Бурханы хүүхэд бол төрдөг. Тэгтээ яг үнэндээ боолоос ялгаагүй амьдрдаг бөгөөд тэр хүн тийм ээ амьдрсаар аргаан бараад ирэх үед Бурханы цаг болдог гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн Библийн 3 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байгаа. Тийм ээ 3 дахь түүнчлэн бидч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гихчийн боолчлолд байсан. Цуглаан дөнгөж явсан хүн хүүхэд шиг итгэлтэй хүн ба үйл итгэж хүн хоёр сүртэй ялгаагүй гэсэн үг. Сүртэй ялгаагүй. Тийм учраас цуглаан дөнгөж явж эхэлж байгаа хүн ба сүнсээр балчир хүн ба үйл итгэж хүнд аль алинд нь хууль, ёс зүй, ёс суртахууны заавар хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хуулийг тэр ёс зүй, ёс суртахууны дагаж амьдрах гэж тэмцэж сүүлд нь чадахгүй байна. Бүтэхгүй байна. Би үнэхээр хичээгээч болохгүй байна гэх үед л Бурхны цаг болдог байна. Амен уу. Тийм учраас галаачууд яг одоо энэ асуудал дээр унсан байгаа. Өөрөөр хэлбэл Паул тэдэнд сайн мэдээ ярьсан. Тэгээ явсны дараа Юудэ багш нар ирээд тэдрийг айлгсан. Хүүшээ та нар зөвхөн энэ үгээр л аврагдан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хууль биелвэл хоцлол хийлэг тэгвэл аврагдана. Тэгэнгუთ тэд нар хараахан хүүхэд байсан учраас айгаад өө тийм үү? Хууль биелүүлэхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Хосол хийлэхгүй бол болохгүй юм байна гэд буцаад хуулийн булганд орсноор хуулийг зааварлагч багш биш хууль бүх юм болгоод хувиргацсан байхгүй. Тэгээд тэдний итгэлийн амьдрал гажиж ихсэн гэсэн үг. Гажруу урсгалд автж байгаа хүмүүс ч гэсэн тийм байдаг. Хитрхи идэвхтэйгээсээ болоод гаж урсгалд автдаг байхгүй. Хитрхи сайн баймаар байгаа. Хитрхи хууль биелэлээр байгаа. Гэтэл цуглаанд олигтой зааж өгөхгүй. Тэгтэл гаж урсгал ирээд маш сайн заагаад инг баруун зүүн ингүүл тэгэн гингууд тэр булганыг биелүүлээд айгаал биелүүлээл яваад байсан чинь нэг мэдсэн чинь хууль намайг заагаад Христ рүү дагуулах багш биш хууль миний эзэн болоод хувирцсан. Тэгээд нилээ хол явсан хойно эргээд тартал буцах боломжгүй хол явцсан байгаагаа мэддэг нь гажууруу урсгалын аюул байдаг. Аюул. Бид ч гэсэн цуглаанд анх явхдаа бүгдээрээ тийм эмээлттэй байдаг. Би ч ялгаагүй. Би энэ номлол бэлтгэхдээ өөрийнхөө итгэлийн амьдралын их үеийг бодсон. Би анх цуглаанд явж ирэхдээ бүгдийг мэдэж ирээгүй. Юу ч мэдэхгүй ирсэн. Тэгээд надад хэлсэн болгоныг биелүүлсэн. Яг л надад айдас байсан. Бурхан намайг тоохгүй байх. Бурхан намайг сонсохгүй байх. Бурхан намайг танихгүй байх. Би Бурханд үнэхээр итгээгүй байж магадгүй гэдэг айдас байсан учраас би найрал дуун зогсохоор нь зогссон, өргөлд үйлчлэхээр нь үйлчилсэн, тий? Хүүхдийн дунд сургуулийн одоо хүүхдийн кемп дээр 300 хүүхд ирнэ. 300 хүүхдийг хуушуур хийхээ хүүхд нь хуушуур гэртээ ч хийдэггүй хүн тэгья гэж хэлсэн. Яг л миний дотор хууль биелүүлэхгүй бол би тоогдохгүй байхаа гэдэг айдас буюу хуулийн заавар явж ирсэн байна. Тэр зааврыг дагаад тэрийг хийж чадахгүй болохоор шаналаад, гэмшээд, уйлаад явсаар байтал Бурхны цаг болсон. Тэр цагт би Бурхантай уулзснараа хүү болсон байгаамаа. Амен уу? Ийм хуулийн зааваргүйгээр шууд ариун сүнсээр эхэлдэг амьдрал байхгүй гэдгийг ойлгох нь бидний хамгийн чухал, тийм ээ? Итгэлийн амьдрал тех ёстой хандлага юм аа. Хандлага юм. Хэрвээ та хуулийн зааврыг дагахгүй байгаад байгаа бол та хөндий хоосон лааз гэсэн үг. Та хуулийг дагснараа, хуулийн зааврыг дагснараа 1 2 3 дугаар ангийг дамжаад Бурхны тайминг дээр очих ёстой. Тэгжээш та хүү болж хувирхаас биш. Шууд юу ч хийхгүйгээр ариун сүнсээр дүүрээд нэвч шууд хүн болно хувирдггүй маа. Үүнийг Паул Галатийн чуулганд өгүүлж байгаа. Галаачууд та нар мунхаг юм аа. Та нар сайн мэдээ хүлээж авна хуулийн зааврын дор орсон болохоос хууль та нарын бүх эзэн биш ээ. Хуулийн зааврыг дагсаар та нар нэгүсэлд хүрэх ёстой байхад тэр хуулийг эзнээ болгоснороо та нар буцаад мунхаг болсон байна гэж Галаат номдэр Паул уурлан бичсэн байгаамаа. Амен уу. Бид ч гэсэн тийм ээ сүнсээр балчир байхдаа тийм байдаг. Надаас олон итгэгчид асууж ирсэн. Пастраа хамаатан маань нас орлаа. Би оршуулганд нь оролцох боллоо. Одоо би яах вэ?
Нөгөөдөл чинь ламаараа оршуулна. Би зүгээр байгаа. Бузардчдсан биш байгаа. Бурхан намайг нэрэгчдсэн биш байгаа. Би тэр оршуулганд яаж бие авч явах вэ гэж асууж ирсэн. Энэ хүн бол яаж яанав? Хуулийн зааврыг авч байгаа байхгүй? Хуулийн зааврын дагав. Яах ёстой болоо? Ягаад бол энэ хүн хүү боловч зарцаас ялгаагүй байгаа. Тэгээ би хэлсэн зүгээрээ. Чи бол Бурхны хүү шүү дээ. Танаа зовх хэрэггүй. Бурхан чамайг угаасаа хамгаалж байгаа. Битгий харин чи очоод сайн үйлчил, аягийн нугаа, хоолыг хий, хүмүүст нь найрцаг үйлчил, дутуу, тийм ээ, хүч хэрэгтэй газар нь зогс. Орой өдөр майн хөгжөөх бах. Чи майнд нь бити ор, харин чи галтгоонд нь суугаад, тийм ээ, нүдэн анж бие хөдлөхгүйгээр дотроо залбирангаа тэнд хэрэгтэй бол үйлчил. Тийм үйлчил байхгүй бол гэрлүүгээ яв. Бурхан чамайг яахчгүй. Чи угаасаа Бурхны хүүхэд шүү дээ гэж би яаж гэнэ вэ? Хуулийн зааврыг өгч байгаа. Энэ зааврыг дагсаар өөрөө цаг нь болоход ойлгохоороо асуухаа болчихно. Оршуулганд орцоод ирсэн пастраа. Тэд нар нөгөөдгөө хийж лээлээ. Би ч яах вэ? Бурхны өгт юм чи, Бурхан намайг хамгаалж байгаа юм чинь. Би зүгээр сайхан залбираад байж байгаа л ирлээ. Гэвэл тэр хүн яасан байх нь? Хүү болжээ гэсэн үг. Амен уу? Амен. Тийм учраас бидний амьдралд эхэндээ дандаа бид нар тийм ээ одоо хуулийн заавар хэрэгтэй байдаг өгөөд бид нар энэ дэлхийд амьдрахдаа Бурхны тухай ойлголтонд хүүхэд чиг гинэн байдаг. Бурхан байдаг ч юм уу, гүү ч юм уу, Бурхан энэ ч юм уу, тэр ч юм уу, эндэж нийгмийн тийшээ ийшээж гүүгээл бид нар хүүхэд адил байдаг гэж хэлсэн байгаа тийм ээ. Энэ дэр энэ бол бид нар хүүхэд чиг байдаг бөгөөд хорвоогийн язгуур юмсын боолчлол байдаг. Хорвоогийн язгуур юмс гэдэгт хуульч орж байгаа. Учир нь Библиэд байгаа Бурхны хууль нь энэ ертөнцид ёс зүйн хэмжээ, ёс суртахуун гэдэг ойлголтоор бичигдээгүй маягаар оршин байдаг байхгүй юу? Бурхан Библиэлд хуульчилсан боловч Библийн хууль нь угаасаа хүний мэс чанар, хүн чанар дотор байдаг. Энэ хүн чанараас ёс зүй, ёс суртахуун үүсдэг бөгөөд бид нар энэ ёс зүй, ёс суртахууны боолчлалын дор боолоос ялгаагүйгээр амьдардаг. Тэгээд ёс зүй, ёс суртахуунтай сайн хүн байх гэж хичээгээд чадахгүй юм байна гэдгийг ойлгох үед л Бурхны цаг болсон байдаг байна. За тэгвэл нэгдүгээр хэсгээс Бурхан асууж байгаа. Өнөөдөр та юуны боолчлалд байна вэ? Тэгээ би номлол бэлдэж байхдаа Сократын үгийг одоо ингээд хайсан байгаа. Сократгээ бичээд хайсан чинь түүний үг байсан. Тэгээ энэ хүн болвол орчин цагийн бүх хүн төрлөختний, бүх нийгмийн үзэл бодол ухамсарын эцэг гэж нэрлэгдэх хамгийн алдартай агуу одоо гүн хантан байгаа. Тэгээ энэ хүн бол ном бичиж үлдээгээгүй түүний үг яриа магаар үлдсэн байдаг. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр мэрэгэн ухаантай хүн гэж ямар хүн байг вэ? Нэг хоёулаа байхгүй болчихлаа. Нэг. За, дээр юм оролдохгүй байвал сайн байх шүү. Оролдохгүй хамаагүй дураараа хатнаа чи нана юу хийж сууж гин? Хүн амьтаа оролдвол бойл гэж хэлэх ёстой. Тэгэх сууж байгаа шүү. Анхаараарай. За, юу ярьж байлаа? Хамаагүй мартчихлаа шүү дээ. Тэгээ Сократ юу гэж хэлсэн бол мэрэгэн хүн бол өөртөө эргэлздэг хүн. Буюу ямар хүнийг мэрэгэн хүн гэдэг вэ? Би тийм ээ? Юу гэсэн үг вэ гэхээр те би юу ч мэддгүү гэдгээ мэддэг хүн бол мэрэгэн хүн. Тэр хүний мэдэх ёстой жинхэнэ ухаан нь юу вэ? Би юу ч мэддгүү гэдгээ мэдэх явдал. Гэтэл хүмүүс бид нар ядгүй тэгдэггүй. Би тэрийг ч мэднэ, энийг ч мэднэ гэдэг байвал яг үндэ бид нар Сократ шиг мэрэгэн болоогүй байна л гэсэн үг. Би юу ч мэдэхгүй гэдгээ мэддэг буюу өөртөө эргэлздэг. Би мэддэг гэсэн чинь үндэ би мэдэж гинэгүй юу? Жинхнээсээ мэдэж гинэгүй юу гэдэг хүн бол жинхэнэ мэрэгэн хүн. Тэрэн шиг бид нар итгэлийн амьдрал дотор би чөлөөлөгдсөн эрх чөлөөтэй тийм ээ халелуя гэж яхта давхар нэрээ би эрх чөлөөтэй байна уу? Нэрээ би боолчлт байгаа юм биш байгаа. Өнөөдөр хуулийн айдас, гэмийн ял, ёс зүй, ёс суртахууны буруутгал намайг боолчилж байгаа юм биш байгаа гэдгээ
эргэж харах нь бидний юу вэ? Сайн хандлага юм аа. Итгэлийн амьдрал заавал байх ёстой хандлага юм аа. Амен уу? Амен. Өдөр болгоно өөрийгөө хар. Өнөөдөр би ямар хандлагатай байна? Гунигтай байна уу? Айцтай байна уу? Дарамттай байна уу? Тэгээд бод юу вэ? Би чинь тийм ээ хүү мөртлөө зарцчих байгаа юм биш үү? Би чинь хүү болоогүй улираад байгаа юм биш үү? Дахиад нэгдүгээр ангид суугаад байгаа юм биш үү? Гэж өөртөө хэл. Тэгээд өнөөдөр ч гэсэн би хүүгийн хандлагаар, хүүгийн итгэлийн хандлагатай амьдрнаа гэж өөртөө хэлээсэй хэмээн Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. За, 2 дугаар тун буюу дараагийн 4-5 дугаар ишлэл ингэж хэлсэн байна. Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүг Бурхан илгээсэн юм. Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм аа. Амен. За энэ юу гэж хэлсэнгүүл цаг нь ирэхэд. Цаг нь ирэхэд гэдэг нь Бурхны агуу төлөлгөө биелэх торгон момент гэсэн үг. Бид нар цуглаанд явлаа. Хуулийн зааварчлагын дор пастрын үгийн дагуу айгаал яна нэрэгчих үед намайг нэрэгэх юм биш байгаа гэл ингээл те хуулийг дагаал явж илээ. Тэгтэл Бурхны агуу төлөлгөө таны амьдрал биелэх яг цаг ирэхэд та хуулийн дор орж ирсэн хүүгийн улмаас шилждэг, шилжилт явагддаг. Энэ цаг нь өнөөдрийн Библийн одоо хувьд аваад үзэх юм бол Бурхны онцгой төлөлгөө мөн боловч яг түүхэн цаг байгаа. Өөрөөр хэлэх юм бол Есүс яагаад заавал Ромын боолчлын үед төрсөн юм бэ? Есүс одоо цагт төрсөн бол илүү амар байх байлаа. Есүсийг төрж байгааг тий хончид ингээл рил хийх байлаа. Бас Есүсийг загалмаад өгч байгааг тийм ээ одоо онлайнаар бичлэг хийгээд оруулах байлаа. Үхлийг ялан дахин амьсан хадан бушны хоосон даав нь Эфестэй байгааг шууд Мария, Магдалины Мария бичлэг хийгээд оруулах байлаа шүү дээ. Тэгсэн бол амар бүгдээр ohoo итгэчих байсан тий. Гэтэл тэгээгүй Ромын эзэн төрний үед Есүс төрсөн нь үндсэн 3 зүйл байгаа. Нэгдүгээрт нь тухайд ямар үг байсан бэ? Бүх зам Ромд хүргэнэ. Буюу Ромоос нарийн давчууд замаар явна. Сайн мэдээ тарж ээж жинхэнэ болдог. Тийм учраас Ром бол бүх замын уулзар байсан учраас тэр цаг үеийг сонгосон. Хоёрдугаарт нь Ромын эзэнт хүрний цаг үед Ром гэдэг тэр эзэнт гүрэн нь бүх дэлхийг нэг хэлээр зангидсан нь грек хэл байсан. Тийм ээ? Ноагийн үеэр хутгалдуулсан хэл эргээд грек гэдэг нэг хэлээр нэгдэх боломжтой байсан нь Бурхны цаг байсан. Гуравдугаарт нь Ромын эзэнт гүрний боолчлын дор юудэчүүд Месиягаар цангасан, аврагчаар цангасан, аврагч хэрэгтэй байна. Боолын амьдрал хэцүү байна. Боолчлол би зовж байна. Боолчлоос би өөрийн хүчээр гарч чадахгүй нэ. Бидэрт Месия аврагч хэрэгтэй байна гэж цангасан. Яг энэ цаг бол Бурхны цаг тайминг байсан байна. Тэгвэл бидний амьдрал яг тийм цаг ирдэг. Ямар цаг вэ? Би чадахгүй нэ. Би өөрийн хүч чадлаараа энэ үйлчлэлийг хийж чадахгүй нэ. Би өөрийн хүч чадлаар эзний өдөр сахиж чадахгүй нэ. Би өөрийн хүч чадлаар сайн хүн байж өдөр болгон түүнийг уучлж би л авч чадахгүй юм байна. Бурхан минь та туслахгүй бол би сайн хүн байж чадахгүй нэ. Би хичээж байгаач чадахгүй нэ. Ёс суртахуунд хуулийг дагаад зааврыг нь дагаад явсан ч би чадахгүй нэ гэж хэлээд үннээсээ бууж өгөх. Үнэхээр би өөрөө юу чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх мөч бол бидний Бурхан руу хүү болон шилжих цаг юм аа. Амен. Энийгээ хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс бүгдээрээ гудамжинд байгаа. Бас өнөөдөр бидний дундаж тийм хүн байгаа. Бурхантай бурхангүй болно доо. За бурхан яг намайг өрөөвөл өрөөнөз, өрөөхгүй бол тэр үз би яг болж гин доо. Одоо хүртэл надад өөрийн хүчээр хийх юм байгаа. Би өөрийн хүчээрээ сайн байж чадна. Хуулийн зааврын дагуу би ёс суртахуунд зөвхөн байж чаднаа. Би чадаад байгаа гэдэг хүүхэд чиг гинэн мунхаг бодол байгаа учраас тэд нар шилжихгүй байгаад байна гэсэн үг. Амен уу. Тийм учраас эзний цаг тэдний хувьд болоогүй байгаа байх нэ. Болоогүй байгаа байх нэ. Харин цаг ирэхэд бид нар юуг ойлгодог вэ гэхээр энэ авралт миний гавья байхгүй юм байна. Би сайн үүсгээд аврагдаагүй. Би юу ч чадахгүй. Ямар ч сайн юмгүй. Туйлын нүгэлтэй, туйлын бузар хүн юм байна гэдгээ ойлгоод одоо яана гих мөчөд эзний нэгүсэл
таныг шилжүүлдэг. Тийм учраас амен. Эфес номны 2:8-9 дээр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншъя. Эфес 2:8-9. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурхны бэлэг өгөөд үүсээр чинь биш тул хинчин ч үл сайрхах болно. Амен. Амен. Энэ болохоор энэ аврал буюу тийм ээ хүү болох энэ шилжилт нь миний гавьяас 100% Христийн гавьяа юм а гэдгийг ойлгох хэмжээнд хүрэх үед л яг жинхэнэ алтан мөч ирчээдэг байна. Амен оо. Амен. Тийм учраас бүгдээрээ өөрийгөө харъя. Одоо хүртэл өнөөдөр би мөргөл өргөсөн Бурхан намайг өрөөх байх. Өнгөрсөн лагт би мөргөл өргөөгөө Бурхан намайг шийтгсэн байхаа гэж бодож байгаа бол бид нар хүү боловч зарц байна гэсэн үг. Харин өнөөдөр эзэн намайг энэ газар ирүүлсэн нь эзний хүч юм а. Тийм ээ? Өнгөрсөн 7 хоногт эзний удирдамжин дотор би мөргөл өргөж чадаагүй ч тэр надад уурлаагүй намайг хайрладаг нь эзний нэгүсэл юм а. Би муудаал тассан болохоос Бурхан тэрнээс ч хуураагүй маа гэдэг итгэл үнэмшил зүрхэнд чинь байгаа бол чи арай нэг анги дэвссэн байна гэсэн үг. Хүрүү шилжсэн байна гэсэн үг юм аа. Амен оо. Амен. Тийм учраас бид нар үнэхээр тийм ээ 100% Бурхны гавьяагаар нэгүс рүү шилжсэн бөгөөд бид үүнийг вау болчихлоо штэ. Болтын байна штэ гэж ойлгох мөч бол яг тэр торгон мөч юм аа. Бид Есүс Христийн загалмайн үхэл амьдлтыг ойлгоно. Энэ загалмайн гавьяагаар энэ үхэл амьдлтын гавьяагаар би сул дорой мөхөс нүгэлтэй би Бурхны хүүхэд болсон юм байна штэ гэдгээ ойлгож байгаа үе бол шилжилтийн үе юм. Тийм учраас загалмайг харангуйтаа та яадаг байх ёстой вэ? Дотор чинь хэрд бард хийдэг байх ёстой. Бид нар ингээд барсгээл нэг дотор зарзаагаал шар ус босдог штэ. Самсаа шархираа шууд уйлахаа шахаал нулимс бултгас гээл тэгдэг штэ. Загалмайг харахаар тэгж явах ёстой байхгүй юу? Ямар тийм мэдрэмжгүй байвал бид нар одоо хэн болсон юм болоо? Юу болсон юм болоо? Бид Есүс Христийн загалмайг харангуйтаа шууд бидний дотор хүү болсны гайхамшиг миракл амсан мэдрэмж сэрж явах ёстой. Энэ бол хамгийн том гайхамшиг байхгүй юу? Амен оо. Хизээж ёс суртахуун буюу хуулийн зааврыг дагаад хүрэх боломжгүй цэгт Бурхны 100% гавьяагаар намайг шилжүүлсэн. Вау, болчлоо. Вау, би Бурхны хүүхэд гэж юу? Вау, миний төлөө гэж юу? Миний төлөө загалмайг үүрсэн гэж юу? Вау, тийм үү эзэн нэрээ юм уу? Эзэн та миний төлөө үхэж амьдсан гэж. Энэ зүрх сэтгэлийн хөдлөл, энэ мэдрэмж биднэрт байх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж бид шилжчихсэн байна гэсэн үг. Бид яагаад цуглаалын өрхтөд дурладаг вэ? Энэ загалмайг харах гэж дурладаг байгаасаа гэж хүсэж байна. Ирээд энэ загалмайг хараад зүйлтийг нь хараа сэтгэл чинь тогтолдог, хөдөлдөг. Амен эзэн минь баярлалаа. Би өнөөдөр ч гэсэн үхэхээс аргагүй ч гэсэн эзэн та намайг ирүүлээд загалмайн гавьяагаараа та намайг аварсан штэ. Өө эзэн минь. Өнөөдөр би маш олон ял буруутгал үүрхээр байсан ч би ялгүй байгаа нь таны хүүхэд болсон болохоор та намайг шилжүүлсэн болохоор юм а эзэн минь. Баярлалаа эзэн минь. Зүрхэнд минь энэ амар тайван байгаа нь та намайг хүүхдээ болгосон болохоор юм а гэж бид эзний өмнө нулимс туслуулан талархдаг байвал бид нар яасан байх нь вэ? Шилжчихсэн байна гэсэн үг. Амен. Ром номны 8:14-15 дээр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншъя. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхтэн нь Бурхны хүүгүүд юм. Дахин айдас түргэх боолчлын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Үүгээр бид аба, аава гэж дууддаг. Амен уу. Амен. Бид нар тийм ээ сүм цуглаанд ирээд эзний өмнө суугаад эсвэл итгэлийн амьдралаар амьдрахад бидний зүрхэнд ялын буруутгал, айдсын мэдрэмж, гуниг гутрлын мэдрэмж байгаа бол бид нар яаж байгаа вэ? Хуулийн зааврыг дагж байгаа нэгдүгээр ангийнх нь хүн боловч бид нар боолчлол дунд байгаа боолууд гэсэн үг. Харин бид нар хүү болсон бол яах вэ? Бид нар айдсын ба боолчлын сүнс биднийг удирдахгүй. Харин бидний зүрхэнд байгаа үрчлэлийн сүнс аба, аава гэж бидний амнаас өөрөө ирэхгүй дуудвал.
Амен уу? Манайхаа амен уу? Та бүгдийг үнэхээр эзний нэгүсэл байгаасаа гэж өрөөж байна. Амен уу? Амен. Бид нар Бурхныг Аба Аава гэж дуудаж байгаа нь ариун сүнсээр байхгүй юу? Та түүнийг Аба Аава гэж дуудаж чадчихэв үү? Амен. Бүгдээ дагаад хэлье. Аба Аава Аба Аава. Амен. Амен. Бид нар тийм ээ сүм дээрээ залбирдаг штэ. Эзэн! Есүс ээ! Хэрвээ намайг эхээ гэд маа цуглааны хүн дуудвал сэрцгээл харах байх. Пастор нь хайччихва гэж дотроо ботгол байх. Манай худууд бид нар ч одоо худууд штэ. Энэ хоёр маань дандаа эхээ пастора гэдээ дуудаа сурцсан. Тэгээд намайг эхээ гэж дуудах гэдэг их дасгал хийж байгаа. Тэгвэл эхээ гэж дуудангууд надад эвгүй байдаг. Пастрал гэвэл зүгээр юмсан уг нь. Дотроо нана тийм зүгээр ихэ гэж дуудлаггүй яах вэ гэсэрэн цаана уг нь пастра гэж хэлэх нь арай л дээртэй. Заавалчгүй тийм бодол дандаа сүүлэнд явж идэг. Тэгтэл бид нар Бурхныг айхачгүй, ичгчгүй эзэн Есүсээ. Есүс бурхан минь, эзэн бурхан минь гэхгүй эзэн Есүсээ гэж дуудаж чадж байгаа шалтгаан нь юунд байгаа вэ? Яагаад бол бид түүний хүүхэд учраас, бидний аав учраас бид аавыгаа аавгаа, аав минь эцэг гэж дуудвал аавд маань ямар санагдах вэ? Хөндөй хайр санагдана шүү дээ. Бид нар зүгээр ааваа. Бид нар харин тоглоом гэж аавтайгаа тоглохоор аавгаа минь гэдэг аав урдаастай яач вэ гэд инээдэг. Энэ бол дотоод харилцааны илрэл, тийм ээ? Бид нар түүнийг аба ааваа гэж дуудах ийм одоо хандлага, ийм итгэл зүрхэнд байгаа нь биднэрт юуг баталдаг вэ? Чи түүний хүү болсон байна гэдгийг ариун сүнс баталж байгаа. Дотроос тэр сүнс хэлүүлж байгаа байхгүй юу? Амен уу? Амен. Тийм учраас бид нар тийм ээ ариун сүнс ирсэн бидэрт ямар утга учиртай юм бэ гэвэл энэ сүнс ирснээрээ бид Бурханд үрчлэгдэж түүнийг аба аава хэмээн дуудах эрхтэй болсон. Тийм учраас бид цуглаанд ирээд аава, эзэн, Есүсээ гэж дуудаж байгаа байхгүй. Тэгээ залбирч байгаа. Есүс эзэн минь, Есүс эзэн аава гэж бид нар түүнийг те дуудаж, чаргууцалдаж хэдийгээр бид нар гим нүгэл алдаатай байсан тэрийгэ мартаж, Бурханаас шалж гуйж байгаа зориг хүч нь хэнээр бий болж байгаа вэ? Ариун сүнсээр, үрчлэлийн сүнсээр бий болж байгаамаа. Амен уу. Тийм учраас тийм ээ Есүсийн 100% гавьяагаар аврагдаж тэр гавьяаны улмаас бид нар шилжиж орно. Ариун сүнс биднийг түүний хүү буюу аба аава хэмээн дуудах эрхтэй болгож байгаамаа. Амен уу. Тэгэхээр бид нар өнөөдөр ямар бодолтой байх вэ? Аврал бол миний гавьяа биш ээ. Би нэг өргөл өргснөөрөө, илгээлтэнд явснараа, сайн мэдээ тарааснараа тэ хуулийн зааврыг дагснараа аврагдаад юм шээ. Хууль надад заанаа. Тэр бол нэгдүгээр ангийн багшаа. Би явсаар түүнийг аба аава хэмээн дуудах хэмжээнд хүрэх үед би хүү болсон байна. Энэ нь миний жинхэнэ Христийн доторх байр суурь юмаа гэдэгт итгэж тийм хандлагаар өөртөө ба чуулгандаа амьдралдаа хандах ёстой. Амен уу. Тэр хандлагаас чиний итгэлийн амьдралын амжилт харагдана. Ойлгосноо? Амен. Амен уу. Тэгэхгүй бол үргэлж энэ ертөнц биднийг ялалдаг. Чи муу, чи муухай, чи буруутай, чи чадахгүй, чи чадаагүй штэ. Яг үндэ тийм л байхгүй бид нар муу муухай чаддаггүй л байхгүй юу. Тэгэл бид нар тэрийг хүлээж аваалайвал бид нар хүү боловч боолоос ялгаагүй байгаа. Хорвогийн язгуур юмс гээчэд боочлогдсон байна гэсэн үг. Бидний зааварлагч хууль баруун зүүн тийш яв зогс хөөй буруу гэдэг наадах чин хууль биднийг ташуурдаж байгаа. Тэгээ бид энэ зааврыг дагаад хэдий би дутууд улмагч гэсэн үгээ та миний аав. Та миний аав учраас би танд итгэж байна. Би алдаатайгаа мэдж байна гэсэн ш та миний аав учраас намайг өрөөх ёстой. Хамгаалах ёстой, удирдах ёстой, нэгүүлсэх ёстой. Би итгэж байна аава. Гэвэл бид яасан байх нь хүү болсон байх нэ. Амен уу. Тэр аврал бол миний гавьяа биш. Би алдаатай гэвч Бурхны Есүсийн 100% гавьяагаар би хүү болсон бөгөөд тийм учраас би аав гэж дуудаж байгаамаа. Энэ хандлага биднэрт байх ёстоймаа. За тэр 3 дугаарт 6-аас 7 дугаар ишлэл. Та нар бол хөвгүүдэн мөн тул Бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр сүнс аба аава гэж дууддаг. Тиймээс чи цаашид зарц биш харин хүүн юм.
Хэрв хүүний юм бол Бурхнаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн. Амен. За, хүү байлаа гэд бүгд хүү юу? Хүү гэдэг үгийг хамгийн баталгаатай болгодог хууль зүйн хэллэг бол өв залгамжлагч. Энэ бол миний хүү. Харин энэ бол өв залгамжлагч гэд нэг хүн хоёр хүүгээ танилцуулаад бид нар дотор юу гэж бодох вэ? Ялгаатай байна. Энэ нь дагуур хүн юм болов уу? Эхнэрийн дагж ирсэн юм болов уу? Энэ нь жинхэнэ төрсөн хүн юм байна л да. Тэгээд тэгж хэлж байгаа юм байна гэж бодох уу? Бодно шүү дээ, бодно. Өөрөөр хэлэх юм бол хүү байлаа гэд бүгд адилхан биш гэсэн үг байхгүй. Өв залгамжлагч нь жоохон илүү буюу жинхэнэ гэсэн утгыг Паул гаргаж ирж байгаа. Ягаад гэвэл энэ үеийн юудэ нийгэм олон их нэртэй, олон хүүхэдтэй байдаг. Тэгээд яадаг вүлээ? Хэн нь өв залгамжладаг вүлээ? Ууган хүн эцгийн ёроолыг 2 дахин авч өв залгамжилдаг. Тийм нийгмийн заншил уламжлалтай. Ийм уламжлал альч нийгэмд байдаг. Манай нийгэмд ч гэсэн хэн өв залгамжилдаг вүлээ? Хүүн буюу хүүгүүдийн отгон нь. Отгон хүү эцгийн голомтыг сахина гэж ярьж байгаа нь цаанаа юу гэж хэлж байгаа вэ? Аавын хөөрөг отгоных шүү. Аав үхэхээр энэ үнэтэй хөөрөг нь отгонд үдчих очих ёстой шүү. Аавын адуу отгоных шүү. Аавыг үхэхээр маргалдахгүй шүү. Отгоных шүү гэдэг цаанаа тэр үгийг хэлж байгаа байхгүй юу? Ил хэлэхгүй ч гэсэн цаанаа отгон хүү аавын одоо тий голомтыг одоо залгана гэж байгаа нь аавын өв залгамжлагч нь отгон нь шүү гэдэг мессежийг хэлж байгаа. Тэгвэл бид нар хүү болоо зогсох нь уу? Зогсохгүй, бид нар хүү дундаа бүр өв залгамжлагч болох хэрэгтэй байхгүй юу? Амен уу? Бид нар зүгээр хүү болоод зогсчихдагт бидний алдаа гарч ирж байгаа. Бид хүүдээ би өв залгамжлагч гэдгээ мэдэж яг ийм хандлагаар амьдралдаа хандвал өдөр бүрийн амьдрал маань тийм ээ хандлага тэнцүү амжилт гэдэг Джон Максвеллийн хэлсэн үгтэй адилхан байна гэсэн үг. Амен уу? Ягаад гэвэл өдөр бүрийн амьдралдаа итгэлийн жинхэнэ ялалтыг амсахгүй би Бурхны хүү гэж итгэдэг мөртлөө би дандаа ингээл зов зүдрээл уйлж унжаал хэцүү байгаад байгаа юм яг бол биднэрт би өв залгамжлагч гэдэг хандлага байхгүй байгаа байхгүй. Хандлага байхгүй учраас итгэл байхгүй. Итгэл байхгүй учраас өв залгамжлагчийн амьдралаар амьдрахгүй байгаа. Бурхны ертөнцийг үнэхээр хайрлсан тул би хүүхэд гэдгээ мэдээд байгаа. Би бол Бурхны хүүхэд гэдгээ мэдээд байгаа. Тэгэхдээ яг үнэндээ нарийн ариул боолоос ялгаагүй. За арай нэг боол биш. За тийм ээ амен гэд бас дуурайд байгаа хүү мөн. Тэгэхдээ ямар ч өв залгамжлагчийн бодол байхгүй. Зүгээр л нэг олон их нэрийн хүү шиг нэг хөвгүүдийн нэг болчихсон гэсэн бодлоор явж байгаа бол өнөөдөр Паул бидраас юу хүсэж байгаа вэ? Өв залгамжлагч юм аа. Би өвийг бүгдийнгийн авах эрхтэй цор ганц өв залгамжлагч юм аа гэдэг хандлага сэрээ. Тэр хандлага тэр бодлоор амьдр гэж биднийг ятгах байгаамаа. Амен уу. Үүний тулд л ариун сүнс ирсэн байх нэ. Тийм учраас ариун сүнсний өдөр бидний чуулган болсон бидний хувьд асар чухал бөгөөд ариун сүнс ирснээр бидний дотроос аава хэмээн дуудуулснараа биднийг бүрэн үрчлэгдсэн буюу хуулийн дагуу өв залгамжлагчин гэдгийг тамгалдаг, баталдаг. Амен уу? Амен? Амен. Тийм учраас бид нар эхлээд яадаг байх нь энэ дэлхийд төрөхдөө Бурхны үгтээр төрсөн. Гэвч бид хорвоогийн язгуур юмс буюу нүглийн боол байсан. Бид Бурхны нэгүслэр сайн мэдээ сонсоод чуулганд орж ирсэн ч чуулганы амьдралын буюу итгэлийн балчир үедээ бид зарцаас ялгаагүй хуулийн зааврыг дагдаг. Ингэж дагж явж байтал Бурхны онцгой тайминг байх ёстой. Энэ бол Бурхнаас байдаг. Энэ пастор тогтоодоггүй, хэн нэгэн хүн тогтоодоггүй. Харин манай цуглаан энийг энкаунтраар хийдэг байгаа тий. Энкаунтраар хийнгээ Бурхан ажиллах байхаа гэд найдаж байгаа байхгүй. Одоо ажиллах ёстой доо гэд. Бурхан үнэхээр итгэмжлэгээрээ ажилтдаг. Энэ манай онцлог байгаад байгаа тийм ээ. Бурхны тайминг ирвэл бид нар яах нь боол зарцаас хүү рүү шилждэг. Тэгээд зүгээр нэг хүү биш. Хүүдээ бүр хэн байх нь вэ? Ууган хүү буюу өв залгамжлагч нь гэдэг итгэл үнэмшил ийм хандлага байх ёстой маа. Амен уу? Амен. Хажуудлын үндэ хэлдэ. Та бол өв залгамжлагч юм аа. Өв залгамжлагчийн итгэлээр амьдралдаа хандъя. Амен. Амен. Ариун сүнс ирснээр чуулган бий болсон гэдэг нь бид чуулганд хамрагдаж ирснээр өв залгамжлагчийн амьдралаар амьдрах
замаа шулуутгадаг гэсэн үг. Бид нар шулуутгадаг ахна. Амен. Цуглаанд хамрагдахгүйгээр жинхэнэ өв залгамжлагч болж чадахгүй. Бурхны хүмүүн яг мэдж байгаа. Амен. Тэ заримдаа зарц олчихно. Би өөрийнхөө хүчээрээ хийж байгаа, болж байгаа. Хуулийн зааврыг сонсоод биелүүлсэн энэ дутуу энийг хийчнэ удахгүй хийчин за гэд ингээд бодоод иддэг. Заримдаа жоохон хэцүүтгэхээр үгүй би бурхны үг тэмжээ бурхан мэдж байгаа юм байгаас өрөөх юм байгаа. За болондоо бурхан өрөөх байхтаа за яах вэ бурхан хамаагүй. Угаасаа бурхан намайг өрөөвөл өрөөнөс болно нийц. Тэгснэ дахиад зарц. Хийчлээ. Би ста мундаг би хийчлээ. Би бол ста чадж байгаа. Энийгөө би бас хийж чаднаа. Бурхан туслах байх. Энд чи яаж яана вэ? Хүү зарц. Тэгвэл бид нар хүү өв залгамжлагч гэдэг ийм циклд байх хэрэгтэй байхгүй юу? Би бол бурхны өгт. Бурхан надад тайртай. Тэр тусмаа би бүр өв залгамжлагч. Би аава гэж дуудаг. Тэр сүнс намайг удирддаг. Би бол Христийн нэгэд өв залгамжлагч. Би бол ханхүү. Надад хааны эрх байгаа. Ханхүүгийн эрх, гүнжийн, хатан хааны эрх надад байгаа. Би бол тушаах, тунхаглах эрхтэй өв залгамжлагч. Ийм хандлагаар амьдралдаа хандж яадаг байх нь ялагчийн сэтгэлээр амьдрдаг. Гэтэл бид нар дандаа яадаг болж гин үү? Болчих магадгүй. За юу буруу хэлээ нэргээд байнэг үү? Намайг нэргэж явах шиг байна. Энийг засчвал болох юм болов уу? Ийм дандаа зарцын хандлагаар ханддаг. Боолын хандлагаар. Энд л тийм ээ Галатын чуулганы асуудал байгаа бөгөөд энд л хууль уу нэгөөслөө боол уу хөөё гэдэг ялгаа яваад байгаамаа. Амен уу. Бурхан биднийг тийм ээ эрхчлөө өгөө зогсохгүй бидний сүнсэнд зүрхэнд өөрийн сүнсийг илгээснээрээ биднийг тамгалан тэр сүнсээр аба аава гэж дууддаг бөгөөд аба аава гэж дуудаж байгаа нь бурхан бит хоёрын хооронд итгэлцэл бий болсны илрэл. Итгэлцэл бий болсон гэдэг нь бид нэр төдий хүү биш бүр өвийг нь өвлөж авах эрхтэй итгэлт хүүхдэн болсон гэдэг илрэл юм аа. Амен уу. Тийм учраас бид Есүсээ Бурхан ариун сүнсээ аба аава гэж дуудаж тийм ээ тэгмээр байна. Ингэм тех хэвээр байна гэж ингэж те түүнтэй сүнсээр дотн байх. Тийм ээ эсвэл хуулийн зааврын дор эсвэл те эмээлтгээр айцтайгаар хандах хоёр асар том ялгаатай юм аа. Амен уу. Бүгдээрээ жоохон ялалтын амьдралаар амьдрья. Хандлага өөрчлөё. Амен. Бид нар унаж тусаал ууж дуулаад байхаараа шууд шилжчихдэг. Би чадахгүй юм байна. Би муу юм байна. Харин би бурхны өв залгамжлагчдыг дайчин ялагчийн хандлагаар хандвал хичнээн унж тусчээсэн ч тэр хандлага чинь уур амьсгалыг бий болгож тэр уур амьсгалаас чинь итгэл чинь сэргэж тэр итгэлээр чинь ариун сүнс чамайг удирднаа. Итгэл байхгүй бол ариун сүнс удирдах юм байхгүй. Ариун сүнсний удирдлага байхгүй болчихно. Бид итгэлгүй болохоор яадгүй зарцын амьдрал хуучин язгуур юмсыхаа боолчод буцаад орчдөг. Тэгэхээр одоо ямар ч одоо итгэлийн амьдралын өгөөжийг хүртэхгүй байна гэсэн үг юм аа. Амен уу. За тэгвэл бид ариун сүнсээр удирдуулаад бурхны хөвгүүд гэж нэрлэгддэг. Ариун сүнс бидрийг ямар замаар хөтэлдэг вэ? Мэдээ зөвийн зам бол давчуу нарийн зам. Давчуу нарийн зам. Бид нар ингээд тийм ээ бурхны хүү болоод бурхны сүнсээр удирдуулангууд бурхны сүнс намайг нарийн давчуу замаар удирдахын гут нь мултраад гарчдаг. Үгүй ээ. Тэгмээргүй байна. Дахиад бурхны сүнс намайг үгүй ээ. Чи бол бурхны хүү бэ? Чи өндөө өв залгамжлагч учраас энийг сурах ёстой. Энэ замаар явах ёстой. Чи Христийн зовлонг нь хуваалцах ёстой. Тэгжээс чи түүний өвийг адилхан өвлөнө. Есүс зовлон эдэлсэн бол чи бас зовлон эдэлж Есүсийн өвийг авна. Чи зүүн гарын судалд зулна. Есүс баруун гар заларсан чи зүүн судлын эзэн бай гэвэл чи энэ замаар явах ёстой гэд ариун сүнс хөтлөхөөр зовмааргүй байна. Зориулмааргүй байна. Чадахгүй. Үгүй. Мултраад гарч ирээд байхаараа бид нар яаж яана вэ? Би зүгээр өв залгамжлахгүй. Зүгээр л хүү байя. Тэгингээ зарц болчихно. Тэгээгүй байгаа. Тэгингээ би хүү. Яах болчихно. Илгээлтэнд явж байгаа юм уу? Яваад ирээрээ би ил юмд явахгүй байх юм. Хайрын цаг, хайрын мөнгө тэгж юм алдчихсэнээс зүгээр байж эднэр ашгүй чимээгүй явчаасаа. Ийм бодол биднэрт байгаа бол бид нар бурхны сүнсээр удирдуулж байгаа.
өв залгамжлагч дүү гэдэг асуудал маань асуултын тэмдэгтээ болно хувирдаг юм аа. Амен уу? Амен. Ариун сүнс намайг яаж удирдсан бэ гэдэг дандаа бод. Цэцэг дэлгэрсэн ногоон талаар удирдах үе байна. Тийм их биш. Ариун сүнс ихэвчлэн нарийн давчуу замаар дагуулдаг. Ягаад бол тэнд амийн зам чи угаасаа нарийн давч байхгүй. Чи зориулах ёстой, золиослох ёстой, хасах ёстой, өгөх ёстой, шаналх ёстой, уйлах ёстой, чадахгүй чадвараа шахаад гаргах ёстой. Амен уу? Өнгөрсөн 7 хоногт юу болсон гэсэн чи би нөгөө хувь хүний хөгжлийн институтын багш болсон. ХХХИ тэгээ 3X гэдэг багш болсон. Хувь хүний хөгжлийн институтын багш болон гэдэг нь юу вэ гэхээр тийм нэг хэдэн жилийн өмнө жилээ нэг тийм юм байгуулагдаа засгийн газраас тэгээ баахан хүмүүс явж заагаад баахан пасторууд явж заагаад баахан болсон байхгүй юу. Тэгээ одоо ингээд жоохон модноос гарч байгаа. Тэгээ араас нь модноос гарч явах үед нь битгээд нэг хэдэн хүн ороод багш болвоо. Тэгээд нөгөө манай нутаг Улаанхумд нөгөө юм хархираа гэдэг том зочдуудл байгуулагдаад энэ жил нөгөө улсын 100 жил болох учраас тэр зочдуудлын эзэн манай найз байгаад тэгээд нөгөөдөг чинь нөгөө аим санаа зовоод манай одоо буудал шинхэн ажилчид байна юу ч мэдэхгүй яана ерөнхийлөгч ирнэ гэсэн алдаа гаргуул яана би бүр сандраад байна. Чи гой заах хичээл байна уу? Гэхгүй юу? Хүүшээ би хувь хүний хөгжлийн багштай би заах хичээл байгаа штэ надаа гэтгчлээ. Жир заагаараа гэд. Тэгэн гут би гинт сандраад би ч ягаад бол дөнгөж өнгөрсөн лагт эрхээ авч байгаа байхгүй. Нэг зааж байгаагүй. Би юу заах юм болж байна гэ бодонгуудаа манай пасторууд донд туршлагатай пасторууд байдаг. Тэр нэг пастрыг нь өмнө барья гэж бодохгүй. За чи за. Би ард чинь сүүдэрч яваа чамааг хараа сураад авъя. Нөгөөдөг чинь заа зүү болоод тэгээд нөгөөдөг чинь үнтэй мөн хэлсэн. Тэгээд нөгөө мөнгө өгьесэн чинь нөгөө буудал чинь мөнгө өгч чадахгүй ээ. Бид нэр дөнгөж эхэлж байгаа тийм мөнгө байхгүй ээ. Тэгэнгүүт нөгөө пастор маань болчихж байгаа. Тэгээ хээ үлдсэн би үлдсэн. Мөнгөгүй ч гэсэн очиж заах хэрэгтэй. Шавар дунсан шарын эзэн ариун сүнс намайг нарийн давчуу зам руу хөтлсөн. Одоо юугаа ярьж хуухай маажна гэдэг дээрээ тулцсан байж байгаа. Гэхдээ энэ нь цаанаа сүнслэг зориг байгааг би мэдж байгаа. Ягаад гэвэл тэр бол нэгдүгээрт миний төрсөн нутаг, хоёрдугаарт нь аль хэдийн бурхны илчилтүү тэр газар байгаа. Тэр газар ажиллах зүйл зөндөө их байгаа учраас тэгэл ширэн нүрлэл очоод тэгэл одоо яад юм ба та нар залбирч өгөөрэй. Тэгэл заанда энэ ч гэсэн нэг ёсны нарийн давчуу зам. Пастор Самнер зах сорно гэдэг энэ өрийг бас захсын бариулна. Очиж тэнд очиж хичээл заана. Йоо бурхны ивэлэр төгсөө мэн жолоо арих юм да. Дээр нь жолоогоо барих бүр аюултай асуудалд орсон ч төгсөө мэн жолоо арих учраас би сайхан жолоо барихгүй бодонгоо явах боломжтой болж байгаа. Амен. Өөрөөр хэлэх юм бол ариун сүнс биднийг яадаг вэ? Нарийн давчуу замаар хөтэлдэг. Бид нар нарийн давчуу замаар хөтлүүлэх үедээ чадахгүй гэмээр байдаг аахгүй болио гэмээр байдаг. Тэгтэл цаана нь бурхны зориг, бурхны таалал, бурхны хүсэл байгаа учраас бид нар бурхны сүнсээр өдөрдүүлдэг өв залгамжлагч юм бол явах ёстой. Бид нар титмээ зүгээд зэр зэвсгээ агсаад эзнийхээ нэрийн төлөө тэр замаар нарийн давчуу замаар алхах үед жинхэнэ өв залгамжлагч мөн гэдгийг чинь бурхан чамд батлна. Тэр үед чи жинхэнэ аава гэж дуудаад алхах боломжтой болно. За бурхан аав минь, заав минь та шүү. Би биш та шүү. Одоо би та биш би биш та боллоо гэж зогсон. Нүрээ хуурга та шүү. Тэгээ бурхан үнэхээр зогсох үед аав баярлалаа. Бурхан аав минь тандаа баярлалаа. Таал байлаа. Би биш таал байлаа гэж хэлэх үед өв залгамжлагч болж байгаа юм байна. Христийн титэм надад байгаа юм. Йоо ямар их сандруу, ямар их аваа, ямар хэцүү байваа. Тэгтэл эзэн хийлээ. Бурхан хийлээ. Халелуя. Амен. Гэж хэлжээвэл бид нар юу вэ? Өв залгамжлагчийн замаар алхаж байгаа гэсэн үг юм аа. Амен уу? Амен. Ариун сүнс бидийг нарийн давчуу зам руу дагуулдаг бөгөөд бид нар болоос хүүгээс үгүй миний сэдвээр номлын сэдвээр цэг байгаа байхгүй хүүгээс өв залгамжлагч руу очих хэрэгтэй маа. Амен уу. Би хамтын төв цуглаан бол арайчтэй бас эн чин боолоос хүү болсон байхаа гэж итгэж байна. Та нар арайч нэгдүгээр ангиас дэвссэн байх гэж найдаж байна. Харин хүүгээс өв залгамжлагч руу болох дээр цэг буюу хандлагын асуудал байна гэж харж байгаа. Бид энэ дээр хандлага өөрчлөе. Амен. Би бол өв залгамжлагч. Би мөн хамиг өвлсөн. Би Тэнгэрийн улсыг өвлсөн. Баталгаатай минийх болсон. Энэ газар дэлхий дээр бурхан надад хэрэгтэй бүгдийг угаасаа өгнө. Учир нь би ханхүү. Учир нь би гүнж
Бурхан надтай үргэлж суу гэдэг. Тэр миний аав, тэр миний аба аава юм аа. Амен. Ийм итгэлээр бид нар амьдрах юм бол бидний амьдралд итгэлийн ялалтууд байх болно гэдэгт итгэж байна. Амен. За тэгвэл хэрэгжүүлэлт юу вэ? Бид нар өөрийгөө Бурханы нүдээр харж суръя. Хүний нүдээр, гмийн нүдээр, ертөнцийн нүдээр биш, харин Бурханы нүдээр би хэн билээ гэдгээ харъя. Бид Бурханы нүдээр харах юм бол бидэнд байгаа итгэлээр бид аль хэдийн хүү болсон юм аа. Хүүдээ би өв залхамжлагч байна уугүй юу гэдгээ харцгаая. Бид итгэлийн амьдралд яг энэ уур амьсгал чухал. Чуулганы уур амьсгал, гэр бүлийн, итгэлийн хамт олонны уур амьсгал энэ одоо бид бол Бурханы хүүхдүүд юм. Бид бол Бурханы дотор ялагч нар, өв залхамжлагч юм а гэдэг энэ урам зориг, итгэл найдвар байж ээж сул дорой бидний итгэл өсөж идэг, тийм ээ. Тэгээ зогсохгүй бид өөрийгөө Бурханы дараа хоёрдугаартан бид Бурхантайгаа сүнслэг харилцаагаа гүнзгийрүүлье. Ариун сүнсээр удирдуулъя. Нарийн давчуу замаар алхъя. Өргөл өргөе. Сайн мэдээ тараая. Мултрахаа болио, мултарч гүүхээ болцгоё. Тийм ээ? Бултганаад ийшээ гүйдэг байхаа болио. Орох нүх байхгүй. Ганцхан зам байгаа. Энэ зам нарийн давчуу зам. Өөр зам байдаг байхгүй юу? Тэрийг эртхэн шиг хүлээн зөвшөөрье. Амен. Энэ бол сүнсээр удирдуулж байгаа. Тэгээд ингэж удирдуулахдаа ямар итгэлт яах вэ? Ямар хандлага гаргах вэ? Ямар уур амьсгалыг бий болгох вэ? Би бол өв залгамжлагч. Би хаанчлаа тэлж байна. Энэ Бурхны хаанчл биш, таны хаанчл байхгүй юу? Та өв залгамжлагч буюу та ханхүү гүнж. Амен. Магадгүй аль хэдийн танд Бурханаас дуудлага ирсэн байхаа. Чуулганд тарья. Хөдөө явъя. Илгээлтэнд явъя. Сайн мэдээ чинь болъё. Үйлчлэлд орё. Эсийн бүлэг ахлая. Бурхны алдрын төлөө зориулъя гэдэг сэтгэлийн дуудлага ариун сүнсээр өгчөөд байхад суугаалайгаа бол өнөөдөр хандлага өөрчил. Би хийнэ. Би биш та хийдэг учраас би өв залгамжлагч болохоор энэ нарийн давчуу замаар алах юм. Яг яах юм болоо? Яг юу хийх юм болоо? Гэхдээ та байгаа би өв залгамжлагч шүү дээ. Би энэгээр явахгүй л болохгүй. Титэм зүвчээд энэгээр явахгүй болвол ичхүүр болно гэсэн итгэлээр алхдаг хамтын твайчуд байцгаая гэж та нарыгаа өрөөж байна. Амен. Амьдралаа боолын айдас бус хүүгийн итгэлээр тэтгэн өв залгамжлагчийн зүрх сэтгэлээр альваад хандаж хаанчлаа тэлэрэ хэмээн Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Бүгд хамтдаа эзний өмнө залбирая. Эзэн минь ээ, өнөөдөр би өөрийн хандлагыг танд өргөж байна. Эзэн би үнэхээр боол зарцаас ялгагдах юмгүй байсан ч өнөөдөр таны 100% гавьяагаар хүү болсон гэдэгтээ итгэж амьдралдаа боолын биш хүүгийн хандлагаар хандахад туслаач. Өдөр болгон боол мэт айдсын боол, гмийн боол, ялын боол, буруутгалын боол байсан намайг уучлаач. Эзэн минь би хүүдээ зүгээр нэг биш өв залгамжлагч, ялагч бүгдийг өвлсөн гэсэн итгэлээр хандахад намайг удирдаач. Зүгээр нэг хүү байгаад нарийн замаар явахгүй мул тусран өөрийн таваар амьдрахыг хүссэн нүглийг минь уучлаач. Бүгд хамтдаа эсний өмнө ийхүү чанга дугаар залбирцгаая. Халелуя. Хайр ивэл нэгүсэл дүүрэн Бурхан Ааваа. Өнөөдөр ч гэсэн бид хамтдаа таны өмнө залбирч байна. Эзэн бидний амьдрал дээр аваа айлын том, айлын ууган хөө, ууган охин гэж байдаг. Тэр хүмүүс эзэн